Хятад тэмдэглэж буй Хаврын баяр буюу Шар зурхайн тооллын цагаан сарын баярыг 2024 оны 12 сарын 4-нд ЮНЕСКОд бит бус соёлын өвөөр бүртгүүлжээ. Энэхүү баярыг бас Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Вьетнам, Сингапур зэрэг орнууд нэг өдөр тэмдэглэдэг ажээ. Хятад энэхүү баярыг олон үндэстэн угсаатан янз бүрийн уламжлал ёсоор тэмдэглэдэг. Жишээ нь хан үндэстэн гэхэд ихэнхдээ улаан данлуу асаах, цаасан хажилбар болон хос оёнг наах, битүүний шүн гэр бүлөөрөө цугалж байш чанж идэх. Хүүхдүүдэд нас нэмсэн мөнгө гэж хов бэлэг хүртээх. Уулзалт цуглаан зохион байгуулах, дээдсийн дурсгаан мөргөх гэх зэрэг заншил тогомбол байдаг. Харин өвөр монголчууд гал дахих, тэнгэр дахих, цагаан сарын золголт хийх зэрэгээр онцлогдно. За энэхүү баярын чухал нэгэн төлөөлөл болсон үйл явдал бол Хятадын төв телевизийн сар шиний тоглолт байдаг. 1983 онд анх удаа зохиогдсон энэ жил 43 дахь жилдээ болж байна. Дуу бүжиг жүжигөөс өксүүлээд илб, богино хэмжээний кино хүртэл үзүүлдэг энэхүү гаала тоглолт нь Хятадын урлаг, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжлийг тоомлон харуулдаг. Хятадын зөөлөн хүчний төлөөлөл өнгө төрхийн бэлэгдэл болсон дээд зэрэглэлийн арга хэмжээ болжээ. 2025 оны сар шинийн гаала тоглолт нь ард түмний цагаан сар гэх хураадоор Бээжинд үндсэн тоглолт болж Чүнчин, Хубэй, Төвд, Жансу зэрэг газар дөрвөндөд тоглолттой явагдах болно. Энэ удаад виртуал орчин, шууд нүдээр харах 3D гэх мэтлэн шинэлэг дэвшилтэт технологи тусламжтайгаар олонд хүрэх ажээ. Брэнд болсон уг тоглолтын анхны удаад буюу 1983 онд өвөр Монголоос алдар жүжигчин Сэчинго оролцож жүжиг тоглож байсан бол түүнээс дараа Дуучин Тэнгэр, Чанман Эрдэнэдөө, Ант хамтлаг зэрэг олон уран бүтээлчид оролцож байлаа.